За сайн байцгаана уу. Өнөөдрийн бичлэгээр хувь хүний зан чанарыг тодорхойлох тест хийх болно. Таны өмнө 3 зураг байгаа. Зурнаас олж орсон хамгийн анхны зүйлээр таныг тодорхойлох болно. За ингээд бичлэгтээ орцгоё. Хэрэв та зургаас машин олж харсан бол амьдралын хамгийн эрхэм зүйл бол эрх чөлөө. Та чанд хатуу дүрм дагаж мөрдөгдөргүй би даасан хүн. Ганцаараа ажиллахыг эрхэмлдэг, өөрийн хэмнэлээр цааш алхдаг. Үүнээс гадна жижиг сажиг зүйлийг анхаардаг. Ямар нэгэн шийдвэр гаргахдаа нэг бүчлэн боддог. Хэрвээ та дурангаар харж буй эрэгтэй хүн харсан бол та альваа зүйлийг бүртлэр нь бос бүхэлд нь хардаг хүн. Нээлттэй амьдралыг байгаагаар нь хүлээн авдаг. Нөхцөл байдлыг дүгнж үзхийн оронд давж дуулахыг л зорддог. Хэрвээ та Аа усыг харсан бол энэ усыг харахад тийм ч амаргүй. Маш цөөхөн хүн олж харах болно. Аа усыг шууд таны нүдэнд туссан бол та ухаантай амьдралаа мэдрэмжээрээ авч явдаг хүн. Таны логик сэтгэлгээ маш сайн хөгжсөн байна. Та өөрөө эмэгтэй, тэгээд эмэгтэй хүнийг олж харсан бол өөртөө ихтэй, амьдралыг эргээр хардаг нэгэн. Та өөртөө хайртай, сайхан ч харагддаг. Та өөрөө эрэгтэй гэхдээ эмэгтэй гэхлээр харсан бол эсрэг үүснийхээ тухай байнга боддог нэгэн. Эмэгтэйчүүдийн тухай эсвэл нэг л бүсгийг онцлон бодно. Магадгүй таны зүрх сэтгэлийг хулгайлсан тэр бүсгүй байж болно. Та өөрөө эмэгтэй, гэхдээ хамгийн түрүүнд эрэгтэй хүнийг олж харсан бол найдвартай туршиг болох эр хүнийг хайж байна. Хэрвээ найз залуутай бол харилцаагаа улам гүнзгийрүүлэхийг эрхэмлэх ажээ. Хэрвээ та өөрөө эрэгтэй, тэгээд эрэгтэй хүн олж харсан бол таны сэтгэлийг нэг зүйл зовоож байгааг илтгэнэ. Хэрвээ та зургаас матар олж харсан бол та хариуцлагатай, эрсдлээс зайлсхийсэн, үүний зэрэгцээ тайван, тав тухтай амьдралаар амьдрахыг хүсдэг нэгэн. Амьдралын хар бараанд бэлэн альвааг эргээр харах нь бага. Тиймээс тайвширч найз нөхдөдөө цагийг өнгөрөөж байгаарай. Хэрв та зургаас зав олж харсан бол та амьдрал их том талай сэлж яваа хүн. Жижиг сажиг гэлтгүй бүх зүйлийг анхаарна. Таны ажил хур чадвар дээд зэргээр хөгжсөн, үйл явдлын төвд явдаг хүн. Зохион бүтээгчийн чанартай тул асуудлыг шийдэх зөв арга замыг гаргаад л ирнэ. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.